За сайн байцгаана уу? Навагон харал гэдэг Өмнөгов аймагт эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Манлгов гэдэг эмнэлэгтэй. За тэгээд манай эмнэлэг анх 2019 онд түрээсийн байранд одоо үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. За тэгээд орон нутгийн зээл болон жидүүл саняас ингээд зээл авснаар одоо түрээсийн байрнаас өөрийн байр эмнэлгийн байртай болсон. Анх болохоор нэг жидүүгийн зээл хамрагдахын тулд болохоор БСТ-с зөвлөгөө авч ирсэн байгаа. Яг нэг нийтийн нэг тийм нэг тогтсон нэг ойлголт байдаг шүү дээ. Жидүүгээс надад бачуу зээл авдаг гэсэн тиймэрхүү үзэл бодолтойгоор анх нэг жидүү цагийн зээл хамрагдах ерөөсөө зориг хүрхгүй байсан. Тэгээд БСТ-ийн сургалтанд хамрагдаад тэгээд ер нь болох юм биш үү? Бичиг баримт бүрдүүлээд үзье гэхэд анх бүрдүүлээд тэгээд жидүүгийн болохоор зээл авсан байгаа. За манай Өмнөгов аймгийн эмэгтэй захирлуудын клуб гэж байдаг. За манай клуб нийт 30 гишүүнтэй 30 гишүүний 9 гишүүн нь болохоор одоо нийт тэрбум 370 сая төгрөгийн зээл авсан байдаг. Анх болохоор манай эмнэлэг бол ерөөсөө 2хан ажилтнтай үйл ажиллагаа явуулдаг байсан. За тэгээд одоогоор манай эмнэлэгт нь үндсэн 14, гэрээт 6, нийт 20 ажилтнтай болж орон нутгад 20 ажлын байрыг болохоор бий болгон ажиллаж байна.